Нэг зүйл дээр би маш хатуу ихтгэл өнжилтэй байдаг. Ардчилсан нам Монгол ардын нам хоёр бол үеийн үед одоо ноцолж явах хэрэгтэй. Дээр ороод үзэж явах хэрэгтэй. Монголын том эрх ашигын төлөө эсвэл Дорнод аймгийн эрх ашигын төлөө энэ хоёр нам харилцсан ойлголцсон гэсэн утга бол байж болохгүй. Ингээл юм бол бид нар жинхэнэ тэр манан гэж юмыг үсгэн. Манан гэж юм чинь зүгээр нэр өгчөөд байгаа болохоос биш. Тэр ойлголцож байгаа хэсэг дээр л хэсэг бүлэг хүмүүсийн эрх шиг хангагдана. Дорнод аймаг Монгол улс эндээс хожих нэг ч юм байхгүй гэж боддог байхгүй юу? Тэгэхээр энэ Монгол улс жишээлбэл одоо нэг намын эсвэл хэсэг бүлэг ийм ашиг сонирхлын талбар болохгүй л гэж үзвэл энэ хоёр нам хоорондоо ан ман ачтаач үзэж явах хэрэгтэй. Хизээч өгсөн хуйлдах эсвэл одоо том эрх ашигын төлөө харилцсан ойлголцох юм байхгүй. Дээр ороод үзэж явах хэрэгтэй. Тэгэхээр эндээс хэн хожихыг бол Монгол хожино, эндээс юу хожихыг бол арчлал хүний эрх хэрэгчлөөний тухай асуудал энд хожино. Тийм учраас